Яг одоо би дэлхийд 12-т орох, зүүн өмнөд Азид 3-т орох асар том Меконг мөрөн дээр усан завиар Таиланд улсын хилээр гараад Лаос улс руу аяллаа замдаа гарсан явж байна. Хилээр гарсан. Welcome to Laos. Усан завин дээр ирж байна. Энэ усан завин ирж байна. Төрөний хөдөлсөн газараасаа нэг цаг орчим яваад одоо цогсож байна. Эндээс нэг ачаа аваад тах шиг байна. Бүтэн 2 өдөр энэхүү усан завиар Лаос улсын зөв нэмэх 40 градусын халуун айн төмөр дундуур явах болно. Мэдээж дэсвэр төвчээр шалгасан олон сонирхолтой адал явдал та бүхнийг хүлээж байна. Урагшаа урдуур дундуур хойгоор бүр ямар ч суудлаа. Тэгэхээр би сая энд ажиллаж байгаа хүнээс нь гууж чад энэ хойно суучлаа. Арын алтныхаа суудлах юм ээ. За баярлалаа. Хостел дээр ирж байна. Сая усан завин дээр явж байсан. 10 бараг 20 гаруй залуучууд бүгдээ нийлээд одоо нэг хостел руу орж байна. Аялал гарахаас өмнө Лаос улсын талаар олон сөрөг зүйлийг сонсоод булгаа дээр мэхтэй хүний намайж байдаг гэд яг үннийг хэлэхэд жоох айцтай аяллаа эхлүүлсэн. Гэхдээ хүмүүсийн бүх цуу яриад итгэхийг хүсээгүй усан завиндаа суух яг энэ мөчөд цоошин ертөнц рүү явж байгаа мэт л үнэхээр их догтлж байлаа. За энэхүү аяллаа Таиланд улсын Чингрэ хотоос эхлүүлцгээе. Let's go. За тэгэхээр Таиланд улсын Чингрэ хотоос өглөөний минь би одоо өглөөний 5 цаг болж байна. Тэгэхээр би хайчих жаваа ихээр Таиланд улсын Чингрэ хотоос Лаос улсын Лонг Прабанг хот руу би одоо хилд аваад 2 өдрийн усан завиар Лаос улс руу очих чаа. Тэгээ одоо энд буудлаас пикап хийх машин нэрсэн байна. Чингрэ хотоос 1 цаг орчим яваад Таиланд Лаос улсын хил болох Чинконг гэдэг газар ирж байна. За манайхан Таиланд улсаас усан завиар Лаос улс руу 2 өдөр явах тасалбарын үнийн хувьд гэвэл нэг хүний 1690 баат буюу Монгол мөнгөөр нэг 160 мянган орчим төгрөг болж байгаа. Үүний дунд нь буудлаас тосх үйлчлэгээ, 2 улсын хил оронд явах такси үйлчлэгээ, мөн энэ өдрийн өглөөний цайгаа эдгээр зүйлс багтсан үнэ. Мэдээж бас сонгоцоор автобусаар явах сонголтууд байгаа. Миний хувьд илүү адал явдалтай бас арай хямд, мөн хөвчлэн өөрчлөлттэй айлгчдын явдаг маршрут болохоор энийг сонгоод явж байгаа шүү. За Таиланд улсын хилээр амжилттай гарч чадлаа. Одоо энэ автобусаас суугаад Лаос улсын хил рүү явна. Энд явж байгаа хүмүүсийн дийлэнх нь л өөрчлөлттэй айлгчтай байх шиг байна. За Таиланд улсын хилээс хараад Лаос улсын хил дээр ирж байна. Уул нь Монгол улсын иргэд Лаос улсад 30 хоног визгүй зөрчдөг. Тэгсэн чинь энэ хүн заавал виза авах шаардлагатай гэдээ толгой эргүүлээд бараг 1 цаг орчим энэ хаваар дагуулж явлаа. Зөвлөгч юм. Окей. Хилээр гарсан. Sorry. For signal to allow immigration, have someone looking for you bicycle. Okay. Йоо, толгой эргүүлээ ярьж байна. Сая жаал тэнд хүлээж чад. Тэгсэн чинь тэр хүн дээр нь очсон чинь 30 хоногийн өнгөө визатай шүү дээ. 30 хоногийн при орно шүү дээ гэдэг. Тэгээд намайг шууд ор гинэ одоо. Монгол улс 30 хоног визгүй Лаос улс руу зорчтой шүү. Таад мэдж байгаа сте. За Лаосын хилээр даваад тэгээд одоо энэ машинтай усан завин дээр очино. За адал явталтай л явах юм бэ. Монгол портерн дээр Лаосын хилээр даваад усан завин дээр очино. Welcome to Laos. За манайхаа ямар тач маш амжилттай Таиланд улсаас Лаосын хил рүү орж ирлээ. Тэгээд
сая бүр хил дээр бас жоохон толгой эргүүллээ. Лаосын хилийн ажилчид бас жоохон толгой эргүүллээ нэр. Тэгээ 30 хоног виза байхгүй штэ хэлээд ах заавал юм бөглүүлгээд. Тэгээ цаана дахиад нэг ажилтан дээр нь очсон чинь тэр хилээр гарах ажилтнанд нь хэлж өгөөд тэгээд 30 хоног визгүй гэдгийг дахиж хэлээд тэгээд орж ирлээ. Магадгүй ингээ монгол хүн яг энэнгээр орж ирж байгаагүй хүн болов уу гэж бодлоосаа. Монгол хүн ингээ 2 өдрийн усан цайтай ажилд явж байгаагүй хүн болов уу. Тэгээд ингээ Монгол гэсэн чинь гайхаа те 30 хоног визгүй гэдэг итгэхгүй бас нэлээд боллоо. Гэхдээ ямар тааж ороод ирсэн. Бас юу яд юм бэ? Хэрвээ виз авах шаардлагатай орноос Лаос улсад аялж байгаа бол нэг хүний $40 төлдөг юм байна. Тэгээд хэрвээ виза авч байгаа бол $35. Вьетнам юм уу хятад хүн хэрвээ Лаос руу орж байгаа бол $20 тус төлөө явд юм байна. За Денмарк улсаас явж байгаа залуучууд байна. Өөр хүчээр аялаа явж байгаа. Тэгээд Денмарк улсын паспорт дэлхийн топ 5-т ордог хүчтэй паспорт гэж шүү. Германы дараа орох. За Денмарк улсаас аялаа явж байгаа энэ горон залууд хушгнаа бэлгэлчлээ. That's good. Амар амттай байл гэж. Yeah bro, first taste. Delicious. Oh, good. Okay. За явах завныхаа хажууд ирсэн. Тэгээ одоо ихлээр SIM карт авах гэж байна. Тэгээ 20 өдрийн 30 гигабайт нь 340 бат буюу одоо 34,000 орчим юм уу? Нэг SIM карт авчих. Thank you. Тэгээд юм үнгүй SIM төч өгч байна. Дусан завин дээр явах гэж байгаа бүх хүмүүст. Энэ нэг өглөөний цай бэлдсэн байна. За дусан завин дээр ирж байна. Манай дусан завин ирсэн чинь. Аялалд явхад хүн мэдээж бэртэх, ачаа тийш алдах, онгосноос хоцрох гэх мэт эрсдлүүд тулгарч болзошгүй байдаг. Тэгээ миний хувьд эдгээр эрсдлүүдээс сэргийлээд ард даатгалаар өөрийн амнаас болон эрүүл мэндэд даатгалцсан явж байгаа. Ард даатгал нь төргөн шуурхай бөгөөд буцаа олох нөхөн төлбөрийн хэмжээ нь маш өндөр байдаг. Тэгээ аялалд гарахдаа та хэд манд бүр заавал шүү. Заавал аяллаа даатгалтаа амрагч гараа. За гутлаа тайлтай юм шиг биш. No shoes. No shoes. Okay. Apparently. За гутлаа тайлах юм биш. Окей. Энд дэлгүүр байна. Суудлага болчихжээ. Ийшээ ингээ битүү судал дүрцэн. Энэгээр дүрцэн. Хаа суух вэ? Ямар ч тач заримдаа суусан. Тэгээд урдуур суудал өрөөс ямар ч судлаа битүү байна. Би таад үзүүлээ. Энэ урагшаа урдуур дундуур хойгоор бүр ямар ч судлаа. Тэгэхээр би сая энд ажиллаж байгаа хүнээс нь гуйж хаад энэ хойно суучлаа. Арын алтныхын судал хийнэ. Зөндөө гуйж хаад эхлээ үгүй 2-3 удаа үгүй гэж хаад. Тэгээ дахиад гуйсан чинь за болно гэд. Тэгээ би энэ хэсэг суухаар болчлаа. Төрөний хөдөлсөн газараасаа нэг цаг орчим яваад одоо цогсож чинь эндээс нэг ачаа аваад тах шиг. Бид тэр хойно суудсан чи бүр амар дуудаж юм тийм. Унтчих чадахгүй, амарч чадахгүй. Тэгээд энд суусан ч бас амар гоё шүү дээ. Тэгээд би асуусан чи энд суухаар өөр дуу чимээ багтаа байдаг гинэ. Тэр найдлахгүй урдуур өрөөс аваад сая гоё. За одоо хөдлөгч. Энд хэр дуу чимээ дээр бүгдээрээ сонсоо. За хөдлсөн. Тэгээ миний явж байгаа энэ гол Mekong River буюу Mekong мөрөн. Тэгээ Mekong гол нь болохоор Зөвхөн Азийг усаараа ундалдаг хамгийн гол одоо их ундраг нь юм. Лаос улсад 1835 км ингэж хурдаараа урсдаг. За манай монголоор бол за орхон голтой юм ижлэн гэсэн. Монгол улсын хамгийн урт гол чинь орхон гол гэдэг чинь 1100 орчим километр. Тэгээ 1835 км Лаос улсаар улсаад
тэгээ өөр улсууд руу ордог. Зүүнэд Азийн бүх улсуудын одоо хамгийн гол усны их ундраг гэж ойлгож байна. Яриа жоохон суус сонсогдож магадгүй шүү. Би усан завныхаа гал тагоонд ороод ирсэн байна. Гал тагоо. Наараа. За энэ хоолой хийж идэх юм шиг байна. Энэ плэтгэхтэй. Тэгээ энд маяг тавг гэдэг юмтай байна. Юмтай усан зав байна уу? Нойлтой, гал тагоотой, дэлгүүртэй. Усан завны нойлоос мэдчихээ. Нойлыг цаохоор гадшаа харуулах уу? Цаашаа харж гараа. Бигас пицца тий. За одоо өдрийн 3 цаг болжээ. Тэг өглөө нэг сэндвич идснээс хойш юу ч хийдэггүй. Бас нэлээд үлсэж байна. Усан завны дэлгүүрээс бэлэн гом авч иднэ. Лаос улс нь Зүүмнэд Аз дахь цорын ганц далайд гарцгүй орон. Тэгээ нийт нутаг дэвсгэрийн 47% буюу 11 сая талбайг ой мод эзэлдэг. Монголын манд байгальтай бас нэлээд төстэй санагдаж байлаа. Ар хангай Хөвсгөл аймагт аялаад байгаа юм шиг. Жилийн 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд борооны улирлан буюу зуны улирлан байдаг. Тэгээ 12 дугаар сараас 4 дугаар сарын хооронд хурай улирлан буюу өвлөн тохиодог байгаа. Би одоо бол өвлийн улирланд аялаад явж байгаа гэтэл гадаа одоо нэмэх 40 градусын алуун аим шигтэй алуун. Усан хугацаа улаашраад юу зогсож байгаа шиг байна. Тэгээ эхний хонох газараа баг ирж байна да. Цаг оройны гэрээ. Let's go. Тэгээ орой юм да тий. Оройны 5 цаг 6 цаг болж байна. Тэгээ усан хугацаа маань шөнө явж чадахгүй тий. Тийм болохоор эндээ нэг хоноод маргааш өглөө 9-өөс дараагийн газар болох одоо Лаос улсын Луаг Парагвай руу явна. За өнөө шөнө Пакбайн тосгонд нэг хоноо. Тэгээ аялал харахаас өмнө мэдээж Табатрip апп-аас урьдчилаад буудлаа захиалаад мөн тосох такси үйлчлэгээ захиалсан байсан. Тэгээ нэг дороос аяллаа бүх үйлчлэгээ авчихаар цаг хугацаа юмнээд үнэхээр амар байгаа. Тэгээ энэхүү апп-ийн бас нэг гоё зүйл нь юу гэхээр одоо нислэг буудал, такси, аяллаа хөтөлбөр гээд худалдаа авалт хийх бүрт TTC оноо буюу урамшууллын оноо бэлгэнд өгдөг. Тэгээ энэ оноогоо цуглуулснаар дараагийн бүтээгдэхүүнүүдээс одоо хөнгөлт идэлээд явах боломжтойгоос гадна саяхан Улаанбаатар хотод нээлттэй байсан Табатрip скутерийг бас одоо түрээслээд унах боломжтойгоо шүү guys. Right now we're in, what is his name?
Pak Peng. Pak Peng. Yes. In Pak Peng, and you can see Yeah, it's a the real. Mekong River going there, which we just arrived from the river. Yeah. It's a village Really in Laos. Small village. It's a small village in Yes, Laos. yes. Yeah. За бид хоёр түрүүн танилцсан байгаа. Bro, what's your name? Sorry. I am Nana. Nana. Yes, I live in Israel, Yes. and yes, I've been traveling alone for 2 months. By traveling alone. How was the traveling alone? Well, I started with a friend, and after that, like when we got separated after a month, I felt this release. And traveling alone is the best. Best thing everyone can do for himself. Yeah. Doesn't Sure. matter who you are. Yes. Yeah, for me it's the best, but I bet for you as well. Yes. Тэгээ Nана бид хоёр түрүүн усан завин дээр танилцаа. Тэгээд энэ хостелийн өрөөнд хамт байрлахаар болсон. Тэгээд yeah. This view is crazy, bro. За тэгэхээр Mekong River руу харсан юм хостел байна. Энэ орчин эргэн тойрны юу бол бас үнэхээр гоё юм байна. Буудалтай чек-ин хийж байгаа. Тэгээд Ана бид хоёр өрөөндөө хоёулаа орж болохоор мөнгө хуваагаад төлж байгаа. Тэгээд 100 мянган kit. Kit, right? Keep, yeah. Keep. Yeah, 100 мянган keep болж байгаа юм. Яг 100 мянган keep нь 16 мянга орчим болж байгаа юм байна. Тэгээ өрөө нь 30 мянган өрөө тэгээ бид хоёр хувааж төлөөд 15 мянга орчим. It's Mongolian language. Oh, similar, Yeah, similar what? little bit. Similar to Laos. Laos? Little bit. I think maybe. Тэгээ Лаосын хэлтэй бас нэлээд төстэй нэг нэ монголоор ирсэж. Okay, what's this, bro? Can you explain? Yeah, that's a dapo. 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 Yeah, it was made in Spain, Yes. and ever since it's in the growing sports, you can say it's a growing sport. And I believe that in the future it's gonna be a big thing. It's like hat. You can do a hat with it. Yeah, you can show them after, then I can do a hat. Зэ. Нэг юм үзүүлбэр үзүүлээд байна аа. Энэ баг би харангуйта Вьетнам малгай юу л гэж харлаа. Yeah, so that's about it. За баярлалаа. Хостел дээр ирж. You too bad. You wanna share a room? Өрөөгөө андарч явж. За би тэд сая усан завнаасаа буугаад байрлах хостел дээр ирж байна. Тэгээд сая усан завин дээр явж байсан 10 бараг 20 гаруй залуучууд бүгдээрээ нийлээд за нэг хостел руу орж байна. Тэгээд энэ донд Израиль, Франц, Герман, Америк гэдэг ер нь улс улсын өргөжтэй аялалчд явж байна. Oh. Nice, bro. Yeah. Close. Yeah, my clothes are, yeah. Looks like. Three, and then, but then you can choose if you want to stay. I choose not to stay. Good morning. Good morning from Morning, Boker Pak Peng. Tov. Boketo means Boker Tov means good morning in Hebrew. Boketo. Good morning from Pak Peng, Pak Peng. Laos. Yes. Yes. Have a good day. Have a good day. Woo! Where are you going? Одоо өглөөний 8 цаг 20 минут болж байна. Тэгээд сая бол өглөөний цагаа уух гэсэн жууж амжтгүй. Тэгээд шууд зүгэндээ хийгээд өөрөд гараа явж байна. Гэтэл завин дээр явж байгаа дээрээ бүгдээрээ одоо буцаад доошоо буугаа завь руугаа явж байна. Гэтэ энэ нэх үзэх юм байхгүй мөн жижиг тосон болохоор. Take your shoes off. Так хэлж байна.
Энэ аав хүү хоёр Зүүмнэд Азийн улсаар мото баяртайгаа аялаа явж байгаа юм лээ. Аюу хөөрхөн бооз. Ярилцаа үзсэн чинь улс хоорондоо бол ингээ мото баяраа ачиж яваад улс дотроо мото баяртайгаа аялахаар одоо энэ Зүүмнэд Азийн улсаар маш бага зардлаар аялаа явж байгаа юм лээ. Саяны жоохон хүмүүс юм зарах гэдэг шүү. Тэгээ явдгүй өөр цаад ах нь хөөгөөд үү. Bye-bye. За Зүүмнэд Азийн улсаар энэ Лаос улсад нэмэлт 40 градус, нэмэлт 45 градус хүртэл халж байгаа. Тэгэхэд халснаас болоод ой модон шатах үзэгдэл зөндөө харагдчихсан. Тэг хүмүүс нь бүр тоож юм байхгүй. Би өмнө ийм амар халууныг амьдралтаа үзчихаагүй. Монголын нэмэх 30 градус гэдэг нь хажууд. Юу ч биш. Аим шигтэй халуун цаг агаад тэг энэ хүмүүс нэг айж амьдрт юм байна. Бид 9-өөс хөдлөөд одоо 12 цаг болж байгаа. Тэгээд дараагийн зогсоол дээр зогсож байна. Эндээс нэг ачаа мачаал авч явах шиг байна. Замдаа бас нэлээд хэд зогссон юм байна. 2-3 зогслоо. Замаасаа хүн авч जैन. Би бас ачаа тийш авч जैन. Тийм дайвар унаанууд л явуулаад. Хүний амьдралаас мэдэрч олох бүхий л мэдрэмж, өөр төрвоны баяр хөөр, ганцаардал, хинч гэдгийг мэдрэх, шантрах, ядрах, догтлох гээд энэ бүгдийг хүн зөвхөн аяллаас л мэдэрдэг юм болов. Аял гэдэг зүйл бидний харах онцгийг өөрчилж, энэ дэлхий дээр олон гайхалтай зүйлс байдгийг мэдрүүлж, хүн гэдэг өчүүхэн амьтан шүү гэдгийг ч ойлгуулдаг. За, Лаос улсын Luang Prabang хотод сая 2 өдөр болсон зайтай аяллаар явж байгаа. Дөнгөж сая ирлээ. Тэгээд яг эренгүүт ингээд таксины үйлчлэл ингээд утаа зогсчээд байна. Тэгээд би сая нөгөө Израиль залуутайгаа хамт нийлээд төв рүүгээ буюу одоо хостел руугаа таксилаар очлоо. Яа. За. Лаос улсын Luang Prabang хот руу яг төв рүү одоо таксид гарч байна. Тэгээд наана битэр сая ирлээ. How was your trip? Wow, it was pretty exhausting, but it was fine. It was fun. Not the best season for this trip. A little bit hot. Fucking hot. But we survived it. It was good. Okay. In total, yeah. За одоо
Төгрөө нь явах гэж шүү. Төрөөсөө. Энэхүү бүтэн 2 өдөр усан заваар ажилласан цаг хугацаа хорон мөч бүр миний цоошин ертөнцөөр аялж буг мэт гоё дурсамжийг үлдээсэн аял боллоо. Энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ бүр маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр Лаос улсын Лу Прабанг хотоор аялсан аяллаа влогоор уулзах болно. Бичлэг таалагдсан бол бас таалагдаагүй бол subscribe дараад лайк дарахаа битгий мартаарай. Тэгээ дараагийн бичлэгүүдээрээ уулзцгаая. Bye bye. Бүгдээрээ хамтдаа шүү guys. Хамтдаа дэлхийг нэ. That's good.